Өнөөдрийн манай цооролтыг гэсэн подкастн дээр манай анагаахын салбарт технологийн нэвтрүүлж байгаа Адим маань ирсэн байна. За сайн уу? Ажил сайн уу? За олцлогоодлаа. Маш завгүй яваад ах шиг байна. Сая айгуу том гран при одоо нэг шагнал авсан байлээ тийм. Тэгээд эхлээд хоёлаа би бинийгаа нэг өөрийгөө танилцуулаач тохоо. За Адиа төмөр. Тэгээд хүмүүс Ади эсвэл Адиа гэдэг удаа. Уг нь бол хүний их хэмж мэрэгчлээ дотрын хэмж төрөлсөн мэрэгчл маань дотрын хэмж. Тэгээд одоо хэмж гэж хэлэхэд ичмээр болж байгаа шүү дээ. Ер нь бол. Тэгээд одоо бол яг л эрүүл мэндийн технологи үйлдвэрлээд бас нэлээ олон жил фейлдэл явж байна. За яг хөтэ тэгэл нэг тийм том бизнесийн түүхүүдийг сонсож байгаа чинь амар олон фейлдэл баг тэгэл тэрний нэг нь лонд юм биш үү тий. Тэгэл тэр нь гэхдээ маш их мөнгө бүтээдэг тий. Тийм ер нь технологи бизнесийн онцлог өрөөд тэр шүү дээ. Одоо олон улс дэлхийд ингээд хамгийн том компаниуд хамгийн одоо баян тэр бонднууд хэмнээс байна гэхлээр дандаа технологийн компани технологи бүтээсэн технологийн фаундерууд олжлон байгаа харцлах тийм. Тэгэхээр технологийн бизнесийн онцлог давуу тал нь тэр. Гэхдээ сул талч бас ихтэй бас байдаг. Жишээлх юм бол одоо шүдний эмнэлэг дээр бол тийм яаж игээд бид нар нэг ганц 100-200 сая төгрөг шүдний эмнэлэг байгууллаа гэж бодоход одоо нээсэн өдрөөс ахуулаад ядаж нэг ганц нэг юм үзэн шүү дээ. Тэгээд орлого олно гэсэн үг тийм. Технологийн бизнесийн хувьд бол зөндөө их мөнгө шатаад зөндөө юм явжаад тийм нэг ч зөвний орлого олохгүй байх тохиолдол бас байдаг. Тэгсэн нэлийн онцлогтой гэсэн үг тийм. Тэгсэн нөгөө талдаа бол одоо тий хэдэн сая доллар хэдэн тэрбум долларыг олохоос потенциал бас байдаг тийм боломжтой. Тэг бас хүний хэмж мэрэгчлэн өөрөө чинь суур мэрэгчлэн гэдэг чинь бас давуу тал болж байгаа юм шүү тий. Минийхээ эрүүл мэндийн салбарт тийм. Эрүүл мэндийн салбарыг технологижуулах гэж хичээж байгаа хүний хувьд бол давуу тал мөн юм шиг харагдаж байгаа. Яг тэгэхээр нэг дотроосоо гэдэг шиг тий салбарын юу нь болохгүй байгаа, юу нь болж байгаа, ер нь яах ёстой вэ гэдгийг яг мэддэг гэхэд хэцүү ч гэсэн ингээд мэдхийн төлөө тасралтгүй яваад байгаа болохоор за энэ биш юм байна, энэ муу юм байна гэдэг английн ялгалтууд нэлийн хийх юм байлээ л дээ. Эцсийн дүндээ явсаар байгаад хүний эрүүл мэндийн салбарыг сайжруулах гэдэг байгаа энэ төртөө бол яг үндэ биш аахгүй те. Явсаар байгаад хүнд эрүүл мэндийн тийм тусламж үйлчилгээ, хүний эрүүл мэндийг сайжруулах, хүний эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэх тэр тал руугаа бүх юм чиглэж байгаа. Тэгэхээр цооролтыг гэдэг подкастын одоо бас нэг зорилго бас технологи ялцчихгүй орж байгаагийн агуулгын юм болов гэж бодож байна. Тэгээ нэг одоо биднес чинь эрүүл мэндийн салбар бүхэл салбар бас адилхан л байгаа л та. Технологи болохоор явахаа бичиж. Биднес хүн лэмжээ алддаг тий. Хүн лэмжээ ядардаг. Хүн лэмжин одоо нэг мартдаг сандаг тий. Тэгээд яг нэг эрүүл мэндийн салбарыг технологи одоо хиймэл оюун ухаан гэл маш олон биднес за одоохондоо шүдний хэмжээг орлохгүй байгаа ч гэсэн одоо нөгөө X-ray рентгенийг гэдээс уншиж гин. Тэгэл одоо бүрэн онцлогоо хиймэл оюун ухааныг ашиглаад одоо бүрэн онцлогоо хийх чадвартай болж эхэлж байна. Тэгэхээр ингээд технологийн салбар эрүүл мэндийн салбарт бүр маш хүчтэйгээр орж ирж байгаа байхгүй тий. За тэгээд чамаас асуух юм нь болохоор яг манай Монголын нөхцөлд эрүүл мэндийн салбарт технологи оруулах нь ямар ашигтай юм бэ? Тэрийг нэг сайхан яриад өгчдөг үү? За нэгдүгээрт нь миний хувьд миний бодлоор бол технологи бол зөвхөн эрүүл мэнд гэлтгүй бүх салбарын хурцсуур хүчтэй. Тэрээс хурцсуур хүчтэй. Хөшүүрэг. Тийм учраас финтек, медтек, эдтек гэх юм те урд нэг салбарын нэр өгөөд ард нь тех гэж холбоод байна. Тэгэхээр тэр загвараараа хурцсуур учраас аливаа нэг зүйлийг хөгжүүлэх гэвэл хурцсуур хүчин зүйл ашиг хэрэгтэй. Тэр өнцгөрөө нэгдүгээр эрүүл мэндийн салбар технологи хэрэгтэй. Хоёрдугаарт технологи бол маш их зүйлийг хэмнэдэг тий. Хүний хүчийг хэмнэдэг, цаг хэмнэдэг, мөнгө хэмнэдэг. Өгж байгаа үйлчлэгээ нь аливаа хүртээмж рүү яг тэмүүлдэг гэх юм уу. Тэгэхээр энэ нь өөрөө эцсийн дүндээ эцсийн хэрэглэгч айгу хожих боломжтой зүйл болдог. Аливаа зүйлийн одоо үнийг хямд болгодог. Аливаа ингээл 10 20 30 40 хүн оролцдог байсан бол ерөөсөө 1 2 хүн оролцоод хийчих төвчний болгочдөг гэх юм. Гэт яривал айгүй олон даваа талтай. Бидний хувьд бол Монгол улсад Монголын эрүүл мэндийн салбарт технологи яагаад оруулах гэдэг вэ гэвэл туйлын бидний Асын араа чинь тэгэл явж байгаа чиглэл маань ерөөсөө олон улсын зах зээл рүү дайралт хийх гэдэг л зорилготой. Олон улсын зах зээл рүү дайралт
хийхгүй юм бол Монголд технологийн бизнес эрхлэх гэдэг юм утга учир нь их байхгүй гэж бодож. Тэрний оронд зүгээр л жидүүгээ хийгээл би жирэг дунд үйлдвэрлэлээ хийгээл те бодлооны цэг нээд юм уу шүдний эмнэлэг байгуулалт юм эмийн сан нээд юм эрүүл мэндийн салбарын юм бол те эсвэл яхаа аваад тентэг энэ хүн үзээс удах юм гээд явчих юм дээ яахгүй. А технологи хийж ингэж зовхыг чинь туйлын зорилго болвол те олон улсын зах зээл рүү гарч үзэх гэж хичээх. Чадаж магадгүй чадахгүй байж магадгүй. Мэдхгүй. Гэхдээ чадвал сайн хэрэг чадчлааг нь чадахгүй бол бас муу хэрэг биш. Тэгэхээр ирээдүйд хин нэгэн те энэ төр алдаан дээрээс нь дөрөөлөд суралцаад тэгээ цаашаа явхад нэг шат болох болоо гэж найдаж байгаа. А Монгол улсын хувьд бол маш их хэм зах зээл. Эндээс нэг овоож цаах хэмжээний ашиг орлого угаасаа байхгүй. Тэгэхдээ маш сайхан тестийн зах зээл байхгүй. Тэгээ аливаа юм чинь гаргахад эсвэл хийхэд тестлэх ёстой шүү дээ. Жишээлх юм бол бид нар одоо ямар ч бүтээгдэхүүн хийлээ гэж бодоход ихлээр өөрөө уус байх юм бол өөрөө овоож үзнэ гэхдээ адилхан. Одоо манай ангаахын бол лабораторид одоо нэг тийм буруугаараас нь мухагаар ойлгоорой те. Лабораторид хулгана гэл янз бүрийн зүйл дээр бид нар ингээл тест хийгээл судалгаагаа хийгээл ингээл явдаг. Тэгж хамгийн сүүлдээ супер бүтээгдэхүүн болдог те. Яг тэрнтэй адилаар жижиг зах зээл айхтар ашигын төлөө биш. Тестийн зүйл нь амжилттай болгохын төлөө илүү технологийн компаниуд чамбайж ажиллах нь чухал хаа гэж боддог. Хамгийн гол зүйлийг орхисон байна. Тестлэн гэдэг нь тестлсний дараагаар маш сайн бүтээгдэхүүн болж чадах юм бол тэр нь эрүүл мэндийн салбарын хөгжил цэцгэлэл хурц хурдтай маш том хувь нэмрээ оруулж чадна гэсэн. Өөрөөр хэлбэл нэг нэжгээд эмчийн одоо эрүүл мэндийн салбарынхны ч хийж чадахгүй байгаа тэр одоо зүйлийг өөрчилж болно гэсэн. Бид нар өнөөдөр эрүүл мэндийн салбараа муухай байна, муу байна, одоо тэг янз бүрийн улс төртэй байна ч гэдэг янз бүрээр гойчилж одоо муулж ингэж ярьж болно. Гэхдээ тэгээд юу гэж аахгүй юу нэ эцсийн дүндээ тэрийг ямар нэг байдлаар хөгжүүлэхгүй юм бол шинжлэхгүй юм бол тэрэнд нэг тоосоо өрөхгүй юм бол тэгээ худлаа шимжилт байх гэдэг. Яг үнэ. Тэр шүүмжлэлд ямар нэг хариулт өгөхийн тулд хүн хэн нэгэн ямар нэгэн зүйлийг хийх хэрэгтэй. Бид бүгдээрээ л явж. Жишээлбэл Монголын хүүхдийн шүдний цорол тим тэдэн хувьтай амар өндөр мэдээлэл тоод ирж. Тэгээ юу гэж. Тэгээ наатаа тэгээ багсгал. Уулга алдаад бүгдээрээ гайхаа суугаад ах. Тий, багсгахын тулд янз бүрийн оролдлого хийлдэ. Тэрний нэг миний өнцгөөс харж байгаа орлого бол технологийн хувьд. Энэ шин замыг гаргах га түгээчлээд ингээд манлайлаад явж байгаад баяр хүргэе. Тэгээд бүр чин сэтгэлээсээ бас амжилт хүсье. Чи чадах юм бол хамгийн гол нь бусад хүмүүстэй бас бусд нь чадна гэдэг бас итгэл найдваргүй юу шүү. Энэ айгуу чухал. Тэгээд нөгөө нэг бүхөр ярих юм бол нөгөө нэг захын юу гэдэг вэ нөгөө нэг дээдийнхэн захыг мушгаад ингээд байжээ тий. Тэгээд чи чаднаа тий. За одоо нөгөө нэг Казахстанд нэг scholarship авсан шүү дээ. Айгуу том scholarship Google-ээс авсан гэж би ойлгосон. Яг нарийн тэрийг чи надад нэг яриад өгөөч. За Казахстанд болохоор Астана хоттой Казахстаны нийслэл Астана хотод Астана хаб гэдэг технологийн маш том одоо институт байдаг. 5 тэрбум доллараар бүтээсэн гэж бид сонссон. Тэгээ ер нь бол Төв Азийн хаб хамгийн супер хаб. Тэнд бол технологийн компаниудыг боожуулаад өсгөөд далжиг өрийг нургуулаад тэгээ unicorn гэж нэрлэдэг. Тийм мундаг болгох бүх хүчин зүйлийг тэнд ингээд авах гэж хичээгээд явж байгаа. Тийм газар нэгдүгээр тэр газар Google компаниг бүгд л мэдж байгаа тийм Google компани хоёрын хамтын хавсарсан Google for Startups гэх хөтөлбөр байдаг. Тэгээ Silkway Accelerator гэж юм стартап компаниудыг хурцгадаг тийм хөтөлбөр байдаг. Тэгээ Төв Азийн хэмжээнд өнгөрсөн жил бол 200 орчим төслөөс манайх ихний 15-нд шалгарсан. Тэгээд очиж тэнд 3 сар Accelerator хөтөлбөрт хамрагдсан. Тэгээ тэнд бол нэлээд л ер нь бол комфорт зоноос гарна гэх шиг ер нь алуулж байгаа байхгүй те. Ер нь бол алуулж байгаа ирсэн. Нэг ер нь нэг хүсээд байх сайхан ч юм уу тийм зүйл авах биш. Зүгээр л үнэхээр өөрийнхөө комфорт зоноос гаргаад алуулгахдаа бэлдээд явах хэрэгтэй те. Нэг явах хоёрт нь зүгээр хүссэн болгон тэр чи явчих болцоо. Тэр Төв Азийн хэр зөвхөн Монголын биш болчихж байна те. Казахстан, Тажикстан, одоо юу гэдэг Кыргызстан, Узбекистан ч гэдэг юм ингээд тэр орны залуучуудаа өрсөлдөн гэдэг чинь бас тийм амаргүй. Тэгээ яг сонгогдоод бид нар азар ч юм уу зэр ч юм уу явсан. Тэгээ очиод бол бас яг бид нар одоо хамгийн марга богино хугацаанд хөнгөлөлт авчирсан компани болсон баг. Нийтдээ $150,000 хөнгөлөлтийн асуудал одоо яригдсан. Тэгээд 300,000 нь бол одоо инвестмент хөрөнгөрүүлэлт 350,000 нь бол технологийн Google компаниас гаргасан юм грантыг бид нар тултал нь аваад ингээд ирсэн. Тэгээ энэ нь бол бас Монгол залуучуудаас нэлээд одоо мотивац болсон байж магадгүй гэж боддог. Яг эрүүл мэндийн салбарын хүмүүс технологи энэ жоохон хол л доо. Яг технологийн байгаад байх хэвээр хэвэр юм уу? Айгу буруу. Илүү ойртох хэвээр байхгүй. Хол гэж бодох тусмаа ойртох хэвээр байхгүй тий. Нөгөө талдаа яг стартап технологийн салбарын чинь мэдчихлээ байгаа. Тэгээ тэд нарт бол дажгүй бас мотивац болсон болов гэж бодож байна. Ягаад тэгэхээр
Монгол технологийн компаниг үнэлгээ бол айгүй харцангуй бас айгүй муу байхгүй юу. Жишээлбэл зочдын тархийг бол айгүй багаар үнэлэх гэдэг гэсэн. Бид нар сая Казахстанд одоо GoCare гэдэг компани 300 мянган $1000 одоо компанийн 10% дээрээ 3 одоо сая $1000 үнэлгээгээр татчих байгаа жишээтэй. Тэгэхээр энэ бол бас юу гэдэг стартап компанийн үнэлгээ 10 хэдэн тэрбум болчих штеп. Тэгэхээр шүдний эмнэлэг байгуулаад хэдэн жил явж 10 хэдэн тэрбум дөрөөр нэмлэгтэй шүдний эмнэлэг болохоор. Тэгээ бид бол 1 жил 2 жил л болж штеп. Тэгэхээр технологийн хурд гэдгийг бас энэгээр харьцуулж харах боломжтой. Тэгэхээр яг төрүүлж явна гэдэг өөрөө угаасаа мөс цуцаагийн би нэг айхтар дандаа мөссөд байгаа хүн мэдээж биш аюу олон дарж байгаа. Яг эрүүл мэндийн салбараасаа гараад явж байгаанууд дундаа бол мөс цуцаа гэж ярихад нэг буруудахгүй байна. Тэгээ энэ үед бол аюу их ядардаг, цуцдаг, бүхэл юмыг туршдаг, тэгээ алддаг, ондог. Гэхдээ ирэх ревард нь бол ирээдүйд илүү байх магадaltaй гэж боддог. Чиний тэгээд яг хитийн зорилго яг за яг medical tourism яг энийгээ ингээд хөгжүүлэх бас нэг юм Монгол улстай мөнгө авчрыг гэдэг тийм зорилготой сонсогдоод байгаа байхгүй юу? Би зөв бодож байна. Зөв. Ер нь миний гэж одоо баг манай компани зорилго болсон явж байгаа л да. Бид бол за яг жоохон complicated сонсогдож магадгүй. Гэхдээ бид ийм одоо global технологийн care ecosystem гэж юм бүтээнэ гэж зорж байгаа. За тайлбарлах юм бол нэгт үгнээсээ жоохон тодорхой гэсэн үг дээ. Global care одоо ерөөсөө тэ нэлээд одоо халсан хүрээнд ярьж байгаа. За хоёрт care гэхлээр бид нэг индастригийн хүрээ татчихын дээ. Хуучин бол нөгөө айгу хайрцаглагдмал байсан гэж би хувьдаа бод. Тэр нь дандаа эрүүл мэнд л гэж яриад байдаг байсан. Гэтэл эцсийн дүндээ хүний эрүүл мэндийг авраа сайжруулъя гэх юм бол сайн эмнэлэгтэй байх, сайн эмчтэй байх, сайн эмтэй авах таашаа бүр сайн эрүүл мэндийн тогтолцоотой байх нь 20% нөлөөтэй байгаа байхгүй юу? Үлдсэн 80% юугаар юу нөлөөтэй амьсч байгаа? Боловсрол, хандлага, нийгэм босод зүйл гарч ирж байгаа. Тэгэхээр бид энийг оролцуулсан индастригаа томруулж иж хүний эрүүл мэндийг аврах эцсийн дүнд. Тэгэхээр зөвхөн эрүүл мэндийн салбар руу фокус хийгээд байх юм бол 20% руу фокус хийгээд байгаа. Үлдсэн 80% нь аюу том юм байна шүү. Тэгээ яах юм? Яг энэ асуултын энэс нэг аргумент гарч ирээд бид нар тэгвэл care гэдэг индастри бай. Care гэдэг индастригийн хүрээнд ажиллаа хий. Get care гэдэг юм экосистемик явж байгаа. Экосистемик зөвлөж ярих юм бол энэ Улаанбаатар хотыг байгуулахаас нь өмнө эсвэл байгуулагдсан байсан ч хамаахгүй бид нэг юм замын тавьж байгаа. Цахилгааны шугамын татж байгаа тий одоо юу гэдгийг одоо муу усны халуун усны шугамын татцгаал гэж ойлгож байна. Гэхдээ хатуу биш зөөлөн бүтц буюу технологийн бүтц байна. Хоёрдугаарт нь энэ нь өөрөө олон улс дамсан бүтц байх хэрэгтэй гэж байна. Олон улс дамсан жишээлбэл Монгол, Хятад, Монгол, Япон, Монгол, Турк, Монгол, Солонгос, Япон мэдгүй. Дэлхийд даяар medical tourism ингээд улс дамнаад явж л байгаа. Аюу сонин юм бид нар анзаарсан л да. Япон явсан, Таиланд явсан, ийшээ Солонгос зөндөөлс явж үзсэн. Гэсэн чи аюу олон солонгосчууд хятад бид нар бол хятадтайгаас мундаг гэж байгаа солонгос руу бид нар ингээд нүгэл явж байгаа тий. Япон руу явж шүү дээ. Сонирхолтой. Казахстан бас ингээд тэр арионд сайн майндал ороод ингээд явж байгаа. Нөгөө Казахстанууд нь Турк л өөр зэмжлэг хийлээ. Тэгсэн хэрнээ аюу сонирхолтой. Монголд бол Польшид бол Монголын уламжлалтын эмч нар аюу мод. Тэднийг яагаад гэвэл бид нар Монголд авчирч болохгүй юм байна. Тийм Польшийн эсвэл Оросын тэр иргэдэг. Тэгэхээр ер нь бол тухайн улс орны юу сайн мууг мэдчих юм бол medical tourism өндөр хөгжилтэй буураа хөгжилтэй гэхээс илүүтэйгээр тэр эрүүл мэндийн салбарыг зарим зүйлсийн туваалаад өгчл юм бол medical tourism шилжчихлээ. Нэг саны бид нар одоо нөгөө эхнэр нөхрөө ч юм уу ингээд гэр бүлийнхаа хэмжээнд одоо мундаг эмч байсан тийм хүлэмж зөвшөөрдөг те. Чи одоо надад анхаараад ээ гэдэг ахчих нэг тоодгүй. Гэсээр тас хөндлөнгийн хүн орж ирээд юм яхаа тоогоод. Яг тэрнтэй агаар нэг ус орныхоо тэр одоо мундаг эмч эксперт эрүүл мэндийн салбараа тэгж нэг айхтар мундаг гэж боддог юм байж ч хөрш эсвэл тэрийг ай мундаг гэж бодоод байд юм уу яа гэдэг ингээд хэрсэн зүйлс явж байгаа. Бид энэ явж байгаа зүйлсээр гүүр болох зорилготой технологийн экосистем байхыг хичээж байгаа. Энэ бол бидний алсын арга. Технологийн салбарыг яг чи бизнес болох гэж явж шít. За яг хаанаас нь мөнгө хийнэ гэж бодож чинь. Тэгээд яг өөрийнх нь яг ямар үйлчлэгээнүүдийг технологиор хөгжүүлэх гээд байгаагаа нэг жоохон бизнес тайлбарлаад өгч дөх үү? Яг нь бизнесийг угаасаа B2B, C, G гэдэг юм уу ингээл янз бүрээр нэрч байгаа те байгууллагаасаа мөнгө авах юм уу, хувийнээсээ мөнгө авах. Энэ модель бол төстэй зөвшөөрсөн. Одоо бидний хувьд бол нөгөө технологийн экосистем гэж ярьлаа шүү сая те. Тэгээ экосистем гэж ярьж байгаа хэрнээ ганцхан аппликейшн хийгээд болох гэдэг биш аахгүй. Тэгээ эдгээр нь хоорондоо холбогддог, интеграцтай, мэдээлэлд амжуулдаг, ордог, гардаг, амархан бүтцтэй байх хэрэгтэй. Тэр зорилгын хүрээнд бид 7 төсөл хэрэгжүүлээд явж байгаа. За эхний төсөл маань CarePay гэдэг одоо яг эрүүл мэндийн энэ care индастригийн төлбөр тооцооны ийм платформ. Тэгээ энэ дээр бол бид нар яг төлбөрийг нөгөө хувийн төлөх загварчлалыг одоохондоо эхлээд ашиглаад явж байгаа. Цаашдаа илүү блокчейн based илүү урамшууллын бүтэн төлөө төнгөлт аврагч гэдэг юм уу даатгал medical tourism гэдэг аюу олон юмнууд нэмэгдэж орж ирэх юм.
За хоёрт нь Go Care гэдэг зүйл явж байгаа. Хүмүүс бол яг юм харахад бол нэг алхалтын аппликейшн харж байж магадгүй. Боловч цаанаа бол нэлээд өөр технологитой, өөр зорилготой тий өөр газраас мөнгө олдог ийм систем байх. Ер нь алхуулна гэдэг бол өөрөө маш том нийгмийн одоо эрүүл мэндийн төсөл мөн байхгүй. Өнөөдөр алхалт бишээ илүүдэлчин гэдэг бол Монгол хүнд бол 2 хүний 1 нь илүүдэлчинтэй болсон юм шиг байна. 5 хүний 1 нь хит тархан болсон. 5 өвчин дутмын 1 нь хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй болсон энэ цаг үед амьдарч байна. Тэгэхээр энэ хөдөлгөөний дутагдал гэдэг юм өөрөө архинаас, тамхинаас гэдэг аюул олон зүйлсээс давсан хорнолтой байх магадлал нь. Нөгөө талдаа нэг ийм статистикуд хуучин бол яг 10,000-аас дээш алхах гэж ярьдаг байсан л да. Одоо бол бараг 4,000-аас дээш 1,000 алхам тутамд генетийн өвлийн нас оролтыг 15 болгож. За бид ингээд залуучууд гент ингээд энэ тэнд аюул залуу хүмүүс гин нас орчлаа гэж сонсож байгаа шүү бид нар. Яагаад юм бол те зүрх судасны өвчин, чихрийн шижин өвчин одоо сая нураагаа төв бас статагаа тавьсан байсан. 2 хүн дутмын нэг нь чихрийн шижингээ өрдөлтөй гарч ирж байгаа. Тэр чинь ирээдүйд чихрийн шижин гэсэн үг шүү. Тийм шүү. 2 хүн дутмын нэг нь чихрийн шижинээ өрдөлтөй гарч ирж байгаа байхгүй. Предиабет гарч ирж байгаа. Ирээдүйд диабет гэсэн үг шүү дээ. Яаж тэрнээс сэргийлэх юм? Ердөө л айгүй ингийн алхах те идж байгаа ууж байгаа тааруулах. Нэг бид амар нэг фитнес амар супер нэг богино хугацааны активити биш байхгүй. Тогтмол байнгын идж байгаа ууж байгаа шингээж явах юм чухал. Мэдээ Монгол бол яхаа өвлийн хүүдний удирж яхаа хэцүү зуны удирдах байх боломжтой. Тэгээ бид бол одоо үндэсний хэмжээний хамтдаа алхсан энэ кампайн энэ хийх гэж. За энэ ингээ Go Care гэсэн. За дараад нь Edu Care гэсэн. Одоо бид яг одоо лонч хийх гэж бэлдээл дүлээл байж лаа. За энэ маань эхний ээлжинд бол эрүүл мэндийн салбар дотооддоо гарна. Тэгээ тэрний ямарчтай инхээр одоо ийм эрүүл мэндийн одоо байгууллагууд контентоо нийлүүлээд нэг талаасаа нөгөө талаасаа эм чимлийн мэргэжлүүд орж тэр контентыг үзээд үзснийхээ хариуд хэдэн асуултанд хариулаад урамшуулал авч болдог юм систем юм гэж. Өөрөөр хэлбэл gamification гэдэг концептыг бид нар эрүүл мэндийн салбарын боловсролын educational платформтой уйж оруулж байгаа юм төсөл байна. Энийн цаашдаа эрүүл мэндийн боловсролыг яаж gamification байдлаар эрүүл мэндийн боловсролын habit-ийг иргэдэд суулгах вэ гэдэг концепт руу чиглээд явах ийм төслийг бид хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн боловсролыг ингээд өгснөөрөө тэрнээсээ урамшуул аваад тэгээ буцаагаад эрүүл мэндийн боловсролыг өгөх гэдэг шүү дээ тий. Хүнд бид нар нэг юм луван өгөх гэж одоо тийм менежментийн арга бол тийм шүү дээ тий. Лувандах, ташуурдах гэж манайх яадаг тий. Ташуурдна гэвэл арай илүү одоо загнах, замдрах, чи сураад өгөөчтэй тий. Чи наадаг юм аа үзээд өгөөчтэй чи хаашаа ингэдэг арга тий. Луванд нь гэдэг нь өө яста мундаг байна сайн байна гэж үгээрч тэр үлээрч тэр гэж илэрхийлэх арга. Тэгэхээр бид бол илүү лувандах буюу энэ gamification концептыг илүү ашиглая. Урамшууллын загварыг ашиглая гэж хичээж байгаа. Тэгээ энд бол эхлээд за дараагийн төсөл нь MetaCare гэж төсөл байгаа. Нэлээд жоохон галзуу crazy юм төсөл. Бид AI энэ metaverse AR VR гэдэг юм технологиудыг ашиглаад нас барсан хүмүүсүүдийг одоо амьдруулъя гэдэг юм зорилготой төсөл. Тэгэхээр одоо яг өнөөдөр хийсэндээ ингээд яриа сууж байгаа дата үлдээгээ сууж штэ тэ. Тэгэхээр ингээд би ямар асуултанд юу гэж хариулж байгаа, миний хоолойны өнгө ямар уу, хоолойны акцент ямар уу ч гэдэг юм уу. Миний мимик одоо ингээд үс хүмүүс ингээд хамаг юм авчвал энэ датаг бид ашиглаад ирээдүйд байхгүйсэн ч байх боломжтой. Холограмаар пункт гэдэг дараад нь одоо хэдэн жилийн дараа ч гаргаж ирч болно те. Үгүй бол заавал нас орсон ч байх албагүй л те. Өнөөдөр одоо адиа 60 настай болчоод 30 настай адиатайгаа ярмаар байгаа байхгүй 60 настай адиа. Hey man юу энэ 50-нд юу энэ 30 настай адиа чи ямар 60 та чи ямар ярмаар байгаа те. Тэгээ энийг бид хийх зорилготой. Тэгээ яг жоохон нэлээд урт хугацааны илүү crypto based blockchain технологи оролцсон төсөл. Тэгээ ирээдүй хараад тэгээ бид нар R&D буюу одоо судалгаа хөгжүүлэлтийн шат руугаа явж байгаа нэг ийм нэг төсөл байгаа. За гэх мэтчлэн бид нар нэг ийм 7 төсөл хэрэгжүүлдэг. За бас 21 он заримнаас мэдчихэж байж магадгүй бид нараас Care гэдэг нэртэй ийм coin гаргасан те. Хүмүүс бол одоо coin mine гэхлээр тийм лойвер энэ гэж хараад ах шүү. Тэгээ өсвөл хөрөнгө оруулалтын хэрэгсэл хараад ам шүү. Тэгээ эрсдэл талаас нь те. Гэтэл яг үнэндээ энэ coin crypto гэдэг юм чинь ард нь blockchain гэж технологи. Тэр бол хинийч маргаангүй технологи баггүй. За энэ жил биткойныг одоо биткойн ETF фондыг байгуулсан ETF фондыг бас ингээ баталчлаа шүү дээ Америкт. Гэдэг чинь юу гэж юм гэхээр биткойныг Apple-ийн хувьцаа шиг худалдаж авч болно гэдгийг хуулиараа зөвшөөрч байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ энэний ард тавчхандаа блокчейн технологи л явж байгаа гэсэн. Тэгэхээр энэ технологийн ноу-хау, давуу талыг энэ салбарт яаж шингээх вэ гэж бид бодож байгаад 21 онд гаргасан одоо ч тэр маань нэлээд одоо грин даалгаврын ажлуудыг хийгээд явж байгаа ийм технологи. За бүгдийн нэр бол нэлээд цаг удах бах. Тэгээ бид бол нэг ийм хэд хэдэн технологийн үйлдвэрлэл хийгдээд явж байгаа. Энэ технологи нь нэг талынхаа үзүүр дээрээ эцсийн хэрэглэгчтэйг уялдах хэвээр. Нөгөө талын үзүүр дээрээ тэнд үзүүлээд байгаа эмнэлгийн байгууллага өөр юу байдаг юм те тэр газруудтайгаа уялдаж явах хэвээр. Ингээд хоорондын дата, хоорондын
мэдээлэл бүх юм зүйл нь амар хялбар руугаа, зардлыг хэмнэх тал руугаа тий хүний хүчийг одоо багасгах тал руугаа, илүү эвтэйхэн сэтгэл ханамжтай болгох тал руугаа чиглэж байгаа юм мэдэн технологи болж байгаа. Манай ади болох нь өглөө ингээл заримдаа пост оруулсан байгаа нь биткойн тэд хүрсний баярын мэнд хүргэе гэж нэг тоо тавиад яг нэг тэгэхээр миний асуух гэдэг асуулт нь болохоор биднээс одоо ингээд эмчнэр бинийгаа өөрснөө ингээ зөвхөн эмчнэр гэдэг айгүйх блокчдаг ментали те тэгэнгүүтээ би технологи мэдгүй би ингээд контент мэдгүй би камер мэдгүй гэдэг ингээд нэг юм ментал нэг өөрийгөө нэг блок нь байлгаад байдаг шүү дээ. Тэгээд чамаг ингээд анзаарч хараад гот чи ингээд аюу гой чөлөөтэй ингээд сэтгэж чадчихээн те. За тэгэнгүүтээ ингээд өөр салбарыг туршиж үзчихээн. Яг энэ мотивацийг хаанаас авч ийн яг өөрөө угийн л тийм хүн байв уу? Эсвэл энэ тэндээс inspire одоо ингээд нэг апо яг багын нэг тийм тэмүүлэл нэгт байсан л байх л та тий. Багын бүр 10 жилийн тэгэл их сургуулийн зүр хувь хүн нь өөрөө тийм айгу ядаргаатай сониучтэй. Тэгэхээр ч өвшөхгүй гэж хэлдэг тий. Миний ер нь бол хамгийн их хийдэг ажил өдөртөө бодох штэ. Одоо би ажил дээрээ би яг бас та нарт амар гайтай ажилдаг. Та нар ер нь надад ч хоолой гэж хэлдэг юм. Би ингээд яваа л гэдэг байхгүй айгу ядаргаатай ингээд яваад холхиол энэ. Тэр ингээд явж бодоход надад айгу тийм үр дүнтэй нэг санагддаг. Хоёрт би бүр ядаргаатай ингээд уцаар ярьж ажилдаг. Нөгөө мэдээж технологийн нэг хэлбэр бас утсан мөн учраас очиж уулзсан хэсгүүдтэйгээр илүү уцаар ярих, видео коллыг тэр тал руугаа илүү ажиллана амар байдаг. Тэгээ хуучин бол айгүй их ном уншдаг юм байсан. Төрлөг өөр номнууд уншдаг. Яаж тэгтээ тэр шинэ технологиг чам нэг төсөөлөл байна шүү дээ тий. Ирээдүйд нэг юм болно гэсэн нэг төсөөлөл яваад байна шүү дээ чиний толгоонд. Тэгэхээр тэрийг яг хаанасаа чи ургуулсан бодож гарч ирж байна уу? Эсвэл нөгөө нэг энэ тентхийн семинар одоо нөгөө конференцд дээр ингэж сонсож байна уу? Аль нь би биш байх гэж бодож байна. Яг мэдээж байгаа тэр нь байгаа ч гэсэн айгүй жижиг хувьтай. Хамгийн чухал зүйл бол бүх зүйлийг яагаад үгүй гэж бодох. Бүх зүйлийг болно штэ гэж бодох. Пост эхэлдэг баг. Би эдээс нэг юм одоо юу гэдэг юм. За тэгэл ингээл одоо аргагүй штэ гэж эвцэлдэг юм биш аахгүй. Болохгүй бол окей тэгээ болохгүй тэгээ юу гэж хэлж бодно. Болохгүй бол энийг шийдэх арга чарга байгаа да гэж л бодно. Ямар нэгэн зүйл дээр дандаа яагаад үгүй гэж бодно. Тэгээ энэ бодлоос нэгт эхэлдэг те. Тэгээ бодоод ихтэй хайгаад эхэлдэг хүн өөрийн мэдлэгүүл хайхаараа янз бүрийн сурвалж ашиглан те. За юм сошиал медиа ашиглан, интернет ашиглан бла бла бүгдийг л ашиглан. Гурав дахь чухал зүйл community юм л доо. Янз бүрийн community-д орж, янз бүрийн уулзалтууд хийж, янз бүрийн хүнээс үг сонсох бол айгүй чухал. За мөн дээрэс нь дэлхийд айгүй тийм одоо мундаг сэтгэж байгаа энэ зарчдыг бас follow хийж дагаж тэдний яриа хөрөг сонсох нь бас айгүй чухал гэж боддог. За ном бол бас айгүй бас чухал зүйл нэг ялцчихвал мөн л доо. Гэхдээ илүү одоо шинэ зүйл дээр бол ном жаахан одоо хуучин зүйл шиг надад яагаад ч юм санагдаад байна. Илүү тэр хүнийг боловсруулах тал дээр ном шиг супер юм байхгүй. Шинэ зүйлийг эрэлхийлэх тал дээр бол ялцчихвал интернет. Тэр интернетийг ашиглах юм бол интернет гэдэг чинь өөрөө бүр хичнээн мянган үзэшгүй их ном, үзэж дуусахгүй их ном байгаа байхгүй тий. Тэрэнд орж ингэж хөвж явах бол бас нэг талын жаргал юм шиг санагдав. Тэгээ тэндээс ингэж хөвөөд утыг утас хөвж байгаа юм шиг ингэж хөвөөд явж. Тэгээ энийг яаж Монголд хэрэгжүүлэх вэ? Монголд би бол хувьдаа баяртай байдаг. Монгол одоо би ингэж Америкт ч юм уу, Оросын ч юм уу иргэн байсан юм дийлэнх асуудлыг шийдсэн байгаа шүү дээ. Би сэтгэж ажиллаж чадах юм би сайн мэдэхгүй л дээ. Монголд болохоор бүх юм асуудалтай. Би асуудал дуртай, баярлдаг. Асуудал бухимддаг хүн биш, баярлдаг учраас тэрнийхээ хараас хөвөө явчихнаа даа амар. Аль сэдвээс нь байрал. Нөгөө хамаагүй. Ер нь тийм шүү дээ. Тэгээд яг хэцүү л дээ алдан оноо нэрсэлцэн байгаа. It's okay гэж явах хэрэгтэй. За, medical tourism бөгөөд dental tourism руу ингээд биднес гадаадын иргэдийг Монгол улстай эмчлэе гэдэг бас нэг санаатай яваад ах шиг байгаа юм. Тэрнийхэн талаар чи яг өөрийнх нь вижнийг одоо нэг яриач. Түрүүн би хэлсэн бидний алсын хараа одоо global care ecosystem бүтээнэ гэжлээ шүү дээ. Яг энэ ecosystem бүтээхийг нэгж авахгүй. Dental tourism гэдэг өөрөө нэгж. За Монгол бол 500 сая $500 ч гэдэг юм амар өндөр дүнгээр Солонгос руу за Турклөө энэ бла бла зөндөө олон газар руу гаргаж байгаа. Зөвхөн Солонгосын дүн баг ийм дүн ярьж. Энэ бол асар их мөнгө байхгүй тий. Хотын одоо нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад ч тэр ер нь эрүүл мэндийн салбарын нийт одоо зах зээлийн жилийн багтаамжтай харьцуулахад 500 сая гэхээр чи биднес хичнээн рентген авч болох уу хичнээн тэгж ярил нэлээд том болох уу хичнээн тоног төхөөрөмж авч болох уу эхний ээлжинд тий
Тэгээ энэ өөрөө маш том дүнэлтээ ялцчихв. Тэгээ энэ их мөнгө гадагшаа орсож байгаа. Тийм. Өөрөө төгрөг гадагшаа орж. Төгрөг доллар юм уу эсвэл йен юан гадагшаа урсна гэдэг бол өөрөө инфляц олон талдаа хизээш давуу талтай байхгүй. Тэгээ Монголын баялаг урсчаад яг адилхан шүү дээ. Эсвэргээрээ бид нар долларыг тэр төгрөгийг долларыг тэнгээг тэгээ одоо юаныг ваныг татмаар байгаа байхгүй. Яаж татах юм? Ер нь яаж татах юм те? Энээс л бодлоос эхлэх хэрэгтэй. Тэгээд бидний хийж чадах зүйл одоо шүдний салбар, эрүүл мэндийн салбарын хийж чадах зүйл ер нь бол туризм байх хэрэгтэй. Медикал туризм байх хэрэгтэй. Харамсалтай нь Монгол эмч олон улсад төдийлэн тийм одоо од биш. Тэ модонд ороогүй. Од болох хэрэгтэй. Модонд оруулах хэрэгтэй биднийг. Тэгэхээр маркетинга зөв хийх хэрэгтэй. Монгол гэдэг орон чарга зарим газар Монгол гэж ямар орн байдаг ингэж яах чи юм Монгол эмчтэй маа тэ. Гэтэл зөвөр энгийн шээ ярил л да. Америк шүдний төлбөр асар үнэтэй. Яг хөрш одоо оршиж байгаа Мексикт бүр ингээд шүдний дентал туризмын бүр ингээд гудамж үүссэн байна. Асар хямдхан. Мексик хоёрын хооронд бол яг жоохон аюултай байж магадгүй болохоос айгүй ойрхон амар те. Тэгэхээр Мексик бол тэгж дентал туризмаар мөнгө олж байгаа. Хайцангуй хям тавьчингуу тийшээ зүгээр л машинаар явд юм уу нэгч очт юм уу тэгээ сайхан шүдэ эмчлүүлчихэл сайхан буцаад явчих болж байгаа. Тэгэхээр бид давуу талаа уг нь гарах боломж байна. За нэгдүгээр хэн дээр Монгол эмч гэдэг брендийг бид үүсгэж байгаа. За хоёрдугаар мэдээж хэдний асуудал тулна те. Одоо ойлголт чадахгүй тэгээд явахгүй. За гуравдугаар нь нөгөө бусад сервисийн асуудал, дайвар сервисийн асуудал те. Ядаж л онгоцны буудлын дээр буухаас нь эхлээл те тоосон тэгээд ир чин тэгээд машин трip бла бла зөндөө юм болно. За гурав нь бол зөвхөн шүдэ эмчлүүлэх гэж ирэхээс гадна дахиад нөгөө кросс сер гэж нэрлэдэг шүү дээ те. Нэг юм зарчаа дахиад хоёр дахь за нэмж зарах хэрэгтэй байхгүй. Тэр нь ингээд Монголын юу ч зарж болно шүү дээ. Ресторанаар ороо гарч болно тэр хүн хөдөө нэг яваад үзэж болно. Тэрийг давхар хөгжүүлэх хэрэгтэй. За энэ дотроос хамгийн чухал нэг зүйл энэний логистикийг хийх хэрэгтэй. Монгол руу логистик байхгүй. Бид рүү medical tourism биш технологийн care ecosystem гэж чинь логистик байхгүй. Олон улсаас Монгол руу явах логистик. Хизээ нэгэн өдөр гарч таараа ба. Тэгээ энэ үед айгүй олон хүмүүс айгүй амар хялбараар Монголд хамгийн сайн аймгийг сонгож ирээд нисчээд буцаагаад явцдаг. Чанаргүй байх юм бол одоо гомдчоод тий чанартай байвал баярлчаад явцдаг болох хэвээр. Бид энэ тогтолцоогоо ч зөв болгох хэвээр. Үүнийг ганц нэг шүдний эмнэлэг хийнэ гэж хизээж байхгүй. Үүнийг энэ салбар эвцэлтжээж нийлчих хэвээр. Монголчуудын сул тал байгаа шүү дээ. Ингээ дандаа юмсыг хардна, буруугаар харнаа ингэж боддог. Тийм ш бид энийгээ л болмоор. Жишээлбэл би одоо ингээ Индраны гэдэг шүдний эмнэлэг үүсгэн байгуулж ялчгүй мөн шүү дээ. Нэг үүсгэн байгуулж байна. Тэгмэд бүгд л одоо Индраны гэж хараад байна. Би хизээч бидийг шараас гэж боддог. Гэхдээ энэ айгу жижиг зүйл. Бид нар ингээд айгу тийм хонхор дотор, аяган дотор асгээд байх юм бол явахгүй. Бид нар олон улс дэлхийд те зүгээр л нэг одоо манайхаар бол нэг бригадын төв инлэгтүүд шүү дээ. Тэг бригадын төв дотор л нэг амар улс төржөөс солиорол те ингээд байх юм бол яаж нь Улаанбаатар хотод ирж ирнэ. Суурьчих юм тийм шүү дээ. Яг тэрнтэй агаар бид нэг тийм лаг юм өөрсдөө бодох сэтгэх амбицлах ямар ч хэрэггүй. Яг болох бүр хэрэггүй. Тэрний оронд эвцэлдээд илүү мундгуудаа тодорхойлоод гаргаад гаднаас доллар татчихвал дотоодын шүдний өвчин дээр ажиллаж байгаа зах зээл бүр шээд байгаа. Эсвэргээр энэ шүдний өвчнийг одоо яаж сайхан хэмжигчөөд илүү мөнгө олдог зах зээл дээрээ эмнэлгүүд нь утгаараа шүдний эмнэлэг бизнес болох хэрэгтэй. Гэтэл одоо бол яаж муухайгаар явах юм бол өвчлөл дээр ажиллаж байгаа бизнес юм шиг харагдана. Нөгөө талаас нь тэгж ярьж байгаа хүмүүс ч байж байгаа. Гэхдээ шүдний эмнэлэг бизнес л мөн шүү дээ. Айгүй олон шүдний эмчээр шүдний эмнэлгийг бизнес болголоо гэж яаж байгаа хэрэг сонсч байсан. Харамсалтай нь айгүй хуучинсаг үзэл. Бизнес гэдэг үг чинь яг англиар юу гэсэн үг вэ? Ажил хэрэг гэсэн үг шүү дээ. Ер нь бол явсаар байгаа тий. Ажил хэрэг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр агуулгаараа чинь өөрөө бизнес. Бизнес гэхээр амар ашиг орлогын төлөө явдаг зүйл биш аахгүй. Энэ чинь нийгэмд хариуцлагатай бизнес гэж бас байна. Тий. Нийгмийн асуудлыг шийддэг бизнес гэж байна. Ер нь өндөр дэлхийд бизнес байхгүй байсан бол энэ дэлхийн ертөнц хаана явсан бол бүх улс төр нь хөгжүүлээд байгаа. Монгол жишээл бизнесүүд байхгүй. Хин ханаасаа хоолоо олж идэх үү? Төрийн өнөөдрийн цалин хийдэг. Төрийн явж байгаа бодлого нь ямар вэ? Тэгэхээр энэ Монгол улсын маш том бизнесүүд чинь маш их одоо мөнгийг устдаа үйлдвэрлэж маш олон хүнийг ажилтаа анхаатай байлгаж байгаа үнэн шүү дээ. Тэгэхээр бизнес гэдэг үгэн дээр тийм одоо сөрөг реакшн гаргах нь тэнэг л гэж бодож. Тэгээд дээрэс нь эвцэлдэх айгүй чухал. Энийг хэн нэгэн түүчээлэх ёстой боловч хэн нэгэн ганцаараа хийх боломж байхгүй. Тэгэхээр нэгдэх л ёстой. Адэ бүгдийг нэхэд байгаа юм ерөөсөө биш. Бид логистикийн татаад үгүй. Та нар эндээ супер сайхан бэлдээдэг. Тэгээ хэдүүлээ холбогдоодох гэдэг л нэг юм уриалга байгаа гэсэн. Нөгөө нэг биднес дэлгүүрт ороод яг зөвхөн хэрэгцээтэй юм авдаг байсан бол дэлхийн эдийн засаг нурна гэж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр биднес нөгөө бизнесийн хувьд ч гэсэн маркетингийн хувьд ч гэсэн маш их юмд ингээ ороогдож бас ингээд эргэлдэж байгаа. Биднес тэр нэг мэдэхгүйгээр тий. Тэгээд эмнэлгийн салбарыг за яг
чиний зөв. Энийг биднес нөгөө нэг бизнес гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Гэхдээ яг бас нэг давуу тал нь болохоор мэдээж хэрэг нийгэмдээ тусдаа хэрэгжилж байгаа одоо нөгөө тусдаа одоо бизнесийн салбар мөн байхгүй тий. Гэхдээ тэрийг аюу гоё юм нэг нюанстай хөгжүүлмээр санагдаад байгаа байхгүй юу. Одоо яг чиний технологийн салбарыг ингээд янгууч чинь миний ойлгосноор CarePay-ийг одоо ингээд гадаадад таниулснаар тэнцэнэ шүдний эмнэлгүүдээ сонгоод тэнцэнэ өөртөө таарсан бас эмнэлгээ олж үйлчлүүлэх тэр боломжийг нь чи нээх гэдэг аа тий. Яг зөв. Тэ CarePay бол бас нэг тэр логистикийн нэг гүр мөн. Тэр гүрийг бид ус дамнуулж барих хэрэгтэй. Ус дамнуулж барьчаад хов осон юм байж болохгүй. Гүрээр гарахт нь гэрэлтэй байх хэрэгтэй. Очоод нөгөө газар очихт нь сайхан айтайхан зассан сандал ширээ суудaltaа байх хэрэгтэй. Голын нөгөө эргээс харахад тийм секси харагдах хэрэгтэй байхгүй. Вау ямар гоё юм. Тэр голын эргэлөө гармаар байна шүү дээ. Гэмээр байна. Гадаадууд CarePay дээр ороод ирэхэд харчаад вау ямар гоё юм. Монголын эмдгүүд ийм юм уу? Очие л доо гэх хэрэгтэй байхгүй. Яг ийм хэмжээний логистикийг бид хичээж байна. Чадахгүй бид мэдэхгүй. Гэхдээ хичээж байна. За бид нэг айхтар глобал энэ гэхээр айхтар дэлхийн том улсаар харахаас л үүтэйгээр хамгийн ойроосоо эхэлж болж байгаа. Одоо миний анзаарч байгаагаар бид нарт хамгийн ойрон төв Аз. Бид маш сайхан олон сайхан казак одоо Монголын казак үндэстнүүдтэй тэргээрэж тэр хүн бөөмөд цагаагаар нь бөөмөд юм. Надад бол маш таалагдсан, маш сайхан байсан. Тэгээд тэд нөхдүүдийг тэд нар бол бас нэг сайхан санагдсан зүйл нь одоо чи хаанаас ирсэн Монгол гэдэг юм. Монгол гэж чи ингэж асуух болох ямар улсын гэж асуух болох. Оо гэж бүгд мэддэг те. Тэгэхээр Монгол эмчийг илүү брэнд болгоход илүү ойрноос брэнд болгох боломж байгаагүй л тийм. Тэгээ миний анзаар одоо харж байгаагаар бол 3 салбар хамгийн боломжтой. Нэгт гоо сайхны салбар, гоо сайхны хагалгаа тий. Одоо юу гэдгийг одоо манай төгсөлхөн, за манай перфектийн оюун эмч гэдэг юм ундгууд байгаа шүү дээ. Тэд нар бол өршөө зарим нь аваад эхэлсэн баг. Ойр тойрноос. Дараагийн салбар уламжлалтын салбар. Уламжлалтын эмч нар бол бас мундагтай орно тий. Гадныхан бол аюу хүлэмжшэл Оросод, Польшд тэдний наашна. Дээрээс нь энэ байгалийн сайхан хужиртын аршин суурил гэдэг ч юм уу, шаргалжуур гэдэг ч юм ингээд байгалийн сайхан аршин суурилтайгаа нийцүүлэх юм бүр зайтайхан. Даамж яг стандартын газрууд нь бас олон биш яах шүү. Гурав дахь нь яалтчгүй шүү дээ. Багхгүй. Яалтчгүй байхгүй. Уг нь. Шүдний эмч нар хамгийн баян л байдаг шүү дээ. Тийм шүү. Шүдний эмнэлгүүд хамгийн орлоготой байдаг шүү. Уг нь дэлхийд. Уг нь шүү дээ. Монгол тийм байгаа мó. Бисаа мэдэхгүй байна. Шүдний эмнэлгүүд тэгэл баяжаад алаад талаад байгаа юм байгаа мó. Өөр хим нэг амьдралаа зоогоод явж байгаа шүү. Яг үнэндээ бол. Нэг гэр бүлийн амьдралд бол болоод байж байгаа. Гэр бүлийн амьдрал гэдэг яг тэр тэгээд мөрөөдөлт нь муу юм. Ер нь ягаад тийм жижиг амбиц таа. Ер нь. Үнэхээр мөнгө олох гэдэг юм бол олол л да. Окей, ерөөсөө тэрийг зөв болох хэрэгтэй. Тэгэхгүй ингээд үнээрээ өрсөлдөд ч юм уу те. Одоо үн бугаалах юм бол чанар бугаал байна. 45,000-аар 2 шүд дэмжлэнэ гэж бүүстлэх юм бол бүр шийдэ байгаа шүү. Ямар боломж байна? 45,000-аар 2 шүдний лом дэмжлэнэ гэвэл одоо 2 одоо шүдний эмчилгээ хийнэх болцоо байна уу? Ер нь хэцүү те. Энэ маягаар ингээд дээшээгээ явах хэрэгтэй биш. Улан доошоогоо яваад байх юм бол энэ салбарын хөгжлөхээс л үтэйгээр нөгөө хүн чинь эзэж идэхгүй. Хүүхдүүд чинь эзэж идэхгүй. Жишээл хүүхдийн шүдийг угаана гэдэг бол үгүй эмчлэн гэдэг бол ерөөсөө хабит шүү дээ. Тийм биз? Хабит суулгаж тэр хүүхд эрүүж хөвтэй яв. Тэрнээс өвдснийхэн дараа эмчлээлээвэл эмчлээл ерөөсөө ямар нэг доотлын юуг нь одоо яахгүй ойхгүйгээр одоо шууданых нь доотлыг нь ойхгүйгээр л ингээд зам зутгаад байгаатай агуулга нэг шүү дээ. Тэгэхээр ингээд бид өвдөхөөс нь илүү өрсөн сэргийлэх тэрийг ийм тогтолцоотойгоор нь тэрийг нэг ийм тактиктай үзэх хэрэгтэй. Бид нар өмнө нөгөө хүүхдийн шүдэ аврын аврыг хөргөн хөтөлбөр энэ төр хийж үзчихсэн. Тэр бол айгүй тийм зөв санаачлаг, зөв зүйл байсан гэж боддог. Тэрийг айгүй тийм дахиад ингээд явуулах хэрэгтэй. Үндэсний хэмжээнд. Дээрэс нь ингээд шүд амаа угаадаг тэр зуршлуудыг энэ дээр айгүй зөв суйрлуулж өгөх хэрэгтэй. Багт хүүхдүүдэд бүр багаас нь. Тэгээ аав ээжүүдд сайхан хэмэхгүй сайхан хайцгаацсан тий. Өөртөөхөө шүдийг тэгвэл хүүхдүүдийнхаа шүд рүү төлөв чиглүүлж өгөх. Бас л адилхан. Хабит суулгыг бол дахиад технологийн интеграц авч ирэх магадлал айгүй өндөртэй очиж байна. Чи яг адигийн хувьд болохоор нэг Монголын эрүүл мэндийн салбарт яг ямар технологиуд дутагдaltaй байна гэж харж байна. Яг энэ технологиг шингээчвэл манай эрүүл мэндийн салбар илүү гоё болох гэдэг нь алийг нь гэж бодож байна. За нэгдүгээрт ер нь Монгол сайхан технологи гарч ирж байгаа. Гэхдээ эрүүл мэндийн салбарт бол илүү за ERP гэж ярих уу? Яг ERP гэж ярьж болно л да. Vaccine system, за electronic medical record гэж ярьж байгаа тий. Одоо өвчтний түүх мөх. Одоо энгийн үг хэллэгээр бол одоо эмнэлгийн процессыг удирдах байгаа технологийн систем гэсэн үг тий. Энэ бол дажгүй явж байгааг бол тийм. Дажгүй гэдэг нь бол супер гэсэн үг биш.
супер болох ааж байсан юм. Гэхдээ бас Монгол залуучууд хийгээд түүнийг ингээд янз бүрийн байдлаар алдаж чанаад явж байгааг үл тийм. Тодорхой төвшөнд дижиталж байгааг бол yes. Бүрэн бол үгүй. Хамгийн том сул тал нь хоорондоо холбогддог байдал. Энэ хамгийн том сул тал. Тийм. Ер нь бол дата гэдэг юм чинь алтнаас үнэтэй. Супер үнэтэй. Өнөөдөр ChatGPT гэж бүгд сонсон л байгаа. Ашигладаг хүмүүс байхгүй ч магадгүй, байгаа ч магадгүй. Байхгүй бол заавал ашиглаж үзээрэй. Тэр бол AI tool цаана хоолн бүтээгдэхүүн нь дата байхгүй. Маш их датан дээрээс хэмэл оюун нөхцөлмжтэйгээр боловсруулалт хийгээд хүний асуултанд хамгийн хурдтай, хамгийн супер хариултыг өгч байгаа. Жишээлбэл би нэг шүдний эмнэлэгтэй, иймтэй. Надад миний шүдний эмнэлгийн маркетингийн планыг хийгээд өгөөч. That's it. Хийгээл өгч. Супермаркетер хэрэг баяр нь бол байх ч. Шууд л. Боломж байгаа юу бол тийм. Тэгэхээр эндээс би юу хэлэх гээд байна гэхээр зөв дата цуглах хэрэгтэй. Дата байгаа юу бол тийм юмгүй дата байна. Датагаа нэг ашигладаг. Тэр ерөөсөө үн цэнтэй биш. Датаг хог шиг үздэг. Датаг зөв цуглахгүй бол хогийн савнд байгаад ямар ч ялгаа байхгүй. Датаг ашиглаад борлуулалтаа, маркетинга, ирээдүйн төлөвтэй зөндөө олон зүйлийг хийж байна. Харамсалтай нь Монголын эмнэлгүүдийн дата бол айгүй нэг зэгцгүй байна. Зөв хуримтлагдаагүй байна. Хоёрт интеграцгүй байна. Энэ бол аюул болохгүй ингэж заавал нэгдэх хэрэгтэй. Гуравт нь эмнэлгүүд тэрийг ашиглаж continuity of care хийж байгаа. Манайх care call гэж бас нэг бүтээгдэхүүнтэй дөрвөн бие дутуур гэсэн байна. Continuity of care гэдэг бол технологиг ашиглаад хүнийхээ датан дээр тулгуурлаад тухайн хүнийг тасралтгүй care хийлгэж. Том зургаараа болоод Монгол улс жишээлх юм бол Монгол хүнийг төрхөөс нь өгөх хүртэл нь датан дээр технологи дээрээс нь тулгуурлаад эрүүл мэндийн салбарт халамжилж байгаа. Жишээлбэл төрлөө вакцины тавлал. Эхний сарда, эхний жилдээ нэлээд олон вакцины хийлгэж байгаа. Яг вакцины хамрал айгүй өндөр гэж ярьж байгаа тийм баг. Гэхдээ тэр бол нэлээд тооны араас хөлсөж байгаа дүнгүй байдаг. Яг үнэндээ өндөр хамралууд байгаа. Ядаж хосроглууд маш их байгаа. 2 сард хийлгэх хэрэгтэй байсан вакцин 3 сар, 4 сар, 5 сард хойширч. Эвгүүд орхисон ч байгаа. Тэгээд ирээдүйд гарах хадгалт төвчлүүд бас буухгүй байх магадлал байгаа. Тэр энийг ашиглаж вакциныг аав нээж нь мартаад байвал тултал нь сануулж авах хэрэгтэй. Хоёрдугаар энгийн жишээ. Энийг технологийн аргаар шийдэх. Технологийн аргаар шийдэх хэрэгтэй. Энийг технологиор шийдэж шүү дээ. Хоёрдугаар дахиад энгийн жишээ. Манайхан болохоор эмчид хариуцлах өгөх гэж байгаа. Тийм. Эмч ингээл уцтаал. Манувал ажил бол манувал дандаа мартын санаа янз бүр. Миний өөдөө ирээрэй ч гэдэг юм уу те. Тэр бүтгүү. Тэр бол яг явах бах. Гэтэ аюу хязгаарлагдмал байна. Хязгаарлагдмал ухаалаг. Жишээлбэл танаа эмгээр шаад үзээ л да. Танаа эмдэл дээр хүн цаг авлаа. Тэгвэл цаг авангууд утсанд нь мессеж та цаг авчлаа шүүгээ мессеж очих хэрэгтэй. За маргааш 12 цаг авсан бол 11 цаг та цагтаа ирээрэй гэх. Тэр outpatient no show rate буюу хэрвээ энэ зүйл гарч ирснээр цагтаа ирдгүү хүмүүсүүдийг илүү ирүүлдэг магадлалтай бол 10 хүний 5 цагтаа ирдэг байсан бол энэ технологи дэвтэрснээр ядаж 6 7 8 цагтаа ирдэг болно. 110 биш юм аа. Ингээд бид зардал мөнгө хэмнэ. Хүн цаг авчаад цагтаа ирэхгүй бол ямар алдагтай байдаг бид бүгд мэдчихэж байна. Нэг хоёрт ороод үзүүлээд гарлаа. Тэр хүн үзүүлээ гарахтаа ханамжтай гарсан юм уу, ханамжгүй гарсан юм уу? Алдаа гарвал юунаас болсон юм? Тэрийг нь технологиор мэдчихнэ. Гуравт шүдний эмнэлэгт өнөөдөр хүн орж ирчээд 6 сарын дараа дахиад шүдэ чекап хийлгээд байвал нэг тэр хүний карманаас гарч байгаа зардалч бага байна те. Баян чекап хийгээл явах юм бол одоо юу гэдэг шүдэн цоорохгүй байх боломж байгаа юу бол тийм. Нөгөө талдаа эмнэлэг хүнээ тасралтгүй үзээд тагс. 6 сарын дараа ирээрэй гэж эмч нар хэлээд орхиж байгаа. Ирж байгаа юу яг? 6 сарын дараа харин буцанд нь автоматар мессеж та шүдний эмнэлгээр үзүүлээрэ гэх. Нөгөө бол ухаалгаа сануулад нөгөө бата гэдэг өвчтнөө 6 сарын дараа явж үзүүл цаг нь болцсон байна. Эмчээ та заалгаарай гэх. Энийг continuity of care гэж. Энгийнээр. Дахиад энийг задлаад ирэх юм зөндөө зүйл байна. Энийг CRM based хийдэг. CRM буюу Customer Relationship Management гэдэг энэ системийн тусламжтай л хийнэ. Энэ нь эмнэлгийн системтэй интеграцлагдсан байх ёстой. Хэрэг төгс ертөнцид чаддаггүй бол энийг төгс эзэмшсэн хүмүүс хийх ёстой. Харамсалтай нь хүмүүс зарим нь ингээд нэг жоохон мэдчихэнгүүтээ тэрийг хийх гэж хичээдэг. Даанч процесс дээр фейлждэг. Тэр чи аргагүй л дээ нэг эмнэлэг яаж те амар олон баг ажлуудаад CRM-ийн баг ажиллаж чадахыг үргэлж чадахгүй шүү дээ. Call center дээр баахан хүн суулгаад CRM менежер суулгаад бла хэцүү байхгүй. Тэгээ зарлаад ирэхгүй учраас зарим нь хийж чаддаггүй. Зарим нь огт мэддэггүй, хэрэггүй гэж үздэг. За шүдний салбарт би сонсож байгаа инэрл аюулс олон жил болж мундаг юм байна шүү дээ. Инэрл бол аюул сайн recall хийдэг байсан гэж би сонсож байсан. Одоо нэг хүн рүүгээ залгаад механик continuity of care хийжсэн гэсэн үг байхгүй. Тэр аюул сайн жишээ мөн баг. Гэхдээ тэрийг автоматжуулах хэрэгтэй. Бүх эмнэлэг тэр recall гэдэг системийг хийж байгаагүй би мэдэхгүй. Хийж хаан сайн хэрэг. Гэхдээ автоматжаагүй үед бол тааруухан хэрэг.
Тэгэхээр энэ болгоны ард нюанс нь технологи дээр түшижил явах гэдэг. Тэгээ энийг ойлгох нь шүдний хэрвээ захирлууд байх юм бол орлогыг чинь хамгийн мэд чинь өсгөж өгнө, өвчтний чинь эсвэл харилцагчийн чинь сэл амжиг хүртэл сайжруулж өгнө. За эмчнэр байх юм бол таны эмчилгээний үр дүн чинь сайжирна. Иргэн байх юм бол та өвдөхгүй байх, өвдсөн ч харьцангуй бага зардлыг өөрөөсөө гаргах боломж чинь нэмэгдэнэ. Ер нь урьдчилан сэргийлэхийн зардал бол яаж бодоожор өвдсөний дараах зардлаатай харьцуулахад хэд дахин бага байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр технологийн давуу тал энэ гэсэн. Бүрөөс яаралтай газ одоо хэрэгжүүлээл би өөрөө гольф тогломоор санагдчихлаа л та. Тэгэхээр миний бас яг ажлын ачааллын баг 100-аас баг 40% нь баг багах болох гэдэг байгаа байхгүй яг. Маш сайн буурах. Тийм, маш сайн буурахтай. Тэгэнгүүтээ технологи миний асуудлыг шийдэж байна. Би бол нөө имчилгээг шийдэж штэ тий. Уул нь бол чи сайн нөө менторшип хөтөлбөр хийгээд исэн штэ тий. Тэрнийхэн талаар ярьж өгөөч. Ямар санагдав? Юу дутагдж байгаа юм шиг мэдрэмж чамд аав. Чи аав. Яг хоо тэр хөтөлбөрийг би огт хийсэн биш. Тийм үү. За. Ямар Mid Plus гэдэг төрөмс байгууллага залуучууд байна лээ. Өргөмний салбарын өөрхөн залуучууд тэгээд салбарын бас нэг гайгүй гэсэн хүмүүсүүдийг татаж авчираад ментор болгоод тэгээд залуучуудад чиглүүлэх хөнгөстэй ажлууд явуулж байгаа. Тэгээд анагаахын жил ухааны усны сургуулиас тэрийг нэлээн одоо сайтар дэмжиж ингэж өгч байгаа юм бэл тэрийг би айгүй зөвлөж badсан. Залуучуудад бас нэг зөв бурууг ингэ зөвлөх хөнгөстэй гэсэн үг шүү дээ. Тэгээд яг тэн дээр бол ер нь яаж эрүүл мэндийн салбарын залуучууд хойч үеийнхэн манлайлагч болох юм бэ гэдэг л үндсэн гол концепт явж байгаа юм л. Тэгээ манлайлагч одоо минийхээр бол мэдээж манлайлагч удирдагч гэдэг чинь айгүй ялгаатай хоёр хүн байхдаа ч мандал нэг нөгөөг ширж байсан яг л тийм. Тэгээ удирдагч гэдэг хүн чинь нэг альбом шалта позиста тэгээд ингэж бодлоо яаж. Манлайлагч хүний хувьд чинь бол хаанч мандалж болдог. Тэр нэг юм лидершип шин чанарыг авах нь бол айгүй чухал юм шиг санагддаг. Тэгээ манлайлагч хүмүүсүүдийн дийлэнх гаргадаг үйлдэл олдог ревард нь бол жирийн хинэгнээс хамаагүй илүү байдаг. Тэгээ тийм хүмүүс олон байжээж энэ салбар хөгжинэ. Тэгээ тийм л утга агуулгатай юм болж исэн. За ингээд Ажида маш их баярлалаа. Өөрийнхөө үнцэнтэй цагийг зарцуулаад өнөөдрийн подкаст маань ирж зорилго нэгтэй бас шүдний цаалыг тэг гэсэн бас подкастыг дэмжиж оролцсонд маш их баярлалаа. Тэгээ цаашдын ажилд нь одоо маш том амжилт хүсье. Баярлалаа, амжилт хүсье. Баярлалаа. Өнөөдрийн дугаар энэ үрээд өндөрлж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай.